өндрөөс өндөрт нисэж холыг харж ирээдүйдээ бэлдэж дэлхийн ертөнцийг өөрчилж чадах итгэл даасан, бие даасан, зөв төлөвшсөн манлайлагч болгож олон улсын түвшний боловсрол эзэмшүүлж цэнхэр дэлхийд дүүлэн нисэх эрдмийн жигүүрийг бид ургуулсаар 1990 он гарсаар хувийн ихтэй сургууль олноор байгуулагдаж түүнийгээ даган оюутан залуу улс боловсролыг олон сонголтын дундаас хүссэн чиглэлээр эзэмших таатай нөхцөл болж байсан үе юм. 1995 онд Улаанбаатар хотод бүгд найрамдах Солонгос улсын боловсролын төлөөлөгчид Солонгос хэл суралцах хүсэлтэй залуусын эрэлт хэрэгцээнд тулгуурлан анхны хувийн хөвшлийн сургуулийг байгууллаа. Эрхэм мөндөд олон улсын Улаанбаатарын их сургуулийн хамт олон та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр манай сургууль үүсгэн байгуулагдсны түүхт 30 жилийн ойн баярт өдөр тогтоож байна. Та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэлийн сацуу өнгөрсөн 30 жилийн турш бидэнтэй хамтран ажиллаж хүчин зүтгэсэн багш ажилтнууд болон Монгол улсын боловсролын яам холбогдох байгууллагуудын дэмжлэгт хүн талархал илэрхийлье. Бид түүхт 30 жилийн ойгоороо зөвхөн өөрсдөө баяр хүргээ зогсохгүй, олон улсын Улаанбаатарын их сургууль оршин тогтнож хөгжөхөд үнэтэй хөв нэмэр оруулсан хүмүүст талархаж тэднийг эргэн дурсах боломжийг олгож буй сайхан өдөр юм. Бид нар олон улсын Улаанбаатарын их сургууль байгуулна гэж бодож үзээгүй. Зүгээр тухайн үе Солонгос에 сурах гэсэн сэтгэл хүмүүс байгаа учраас анхны сургууль дотор бид нар зүгээр хоёр өөрөө түрээслээ Солонгосын 담자 эхэлсэн чинь Монголын засгийн газараас сургууль байгуулж өгөөрэй гэж хүсэл тавьсан. Тухайн үед бол 70 гаруй суралцагчтай, нэг 3-4 солонгос багштай, тэгээд нэг 3 монгол ийм багштайгаар энэ сургууль маань бол үйл ажиллагаагаа бол эхэлж байсан. Монгол солонгосын харилцааны мянган жилийн өөрөөр хэлбэл оюутан солонгосоос Монголд оюутан ир суралцсны мянган жилийн ойгоор олон улсын Улаанбаатарын сургуулийг байгуулсан байна. 1990 онд Монгол улс бүгд найрамдах Солонгос улстай дипломат харилцаа тогтоосноор нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, солонгос хэл соёл бүхий мэргэжлийн боловсон хүчний эрэлт нэмэгдсэн юм а. Энэхүү онцлог бүхий мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх үүргийг олон улсын Улаанбаатарын их сургууль хүлээсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү үүргээ амжилттай биелүүлсээр байна. Өнгөрсөн 30 жилийн ойн хугацаанд тохиолсон онцгой ач холбогдол бүхий олон үйл явдлуудыг эргэн дуртахад 1995 оны 4-р сард Улаанбаатар коллеж байгуулах зөвшөөрлийг худалдааж үйлдвэрийн яамны сайдаас гардан авлаа. 1999 оны 5-р сард боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 1999 оны 6-р сарын 9-ний өдрийн хуралдаанаар 5 жилээр анх удаага магадлан итгэмжлэгдэв. 2002 оны 2-р сард олон улсын Улаанбаатар их сургуулийн өдөр дах зөвлөлийн анхны тэргүүнээр И Хюн Сүн сонгогдов. 2002 оны 2-р сард бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгө оруулагчид багш нарын төлөөлөл бүхий Улаанбаатар коллежийн анхны өдөр дах зөвлөл байгуулагдав. 2002 оны 9-р сараас эхлэн бизнес удирдлага Солонгос хэлний чиглэлээр магистрийн сургалт явуулсан ба улмаар 2010 онд их сурахуй хүрээлэн болж өргөцсөн. 2004 оны 11-р сард боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2005 оны 3-р сарын 24-ний өдрийн хуралдаанаар 10 жилээр 2 дахь удаага магадлан итгэмжлэгдэв. 2005 оны 9-р сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт сургалт үйлдвэрлэл эрдэм шинжилгээний төв байгуулав. 2007 оны 3-р сард бүгд найрамдах Солонгос улсын соёл, биеийн тамир, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Солонгос хэл соёлын Сэжон Хагдан төв байгуулагдав. 2012 оны 8-р сард Улаанбаатар коллежийн сургалтын үйл ажиллагаа өргөжиж их сургуулийн статустай болов. 2022 оны 6-р сард олон улсын Улаанбаатар их сургуулийн өдөр дах зөвлөлийн 2 дахь тэргүүнээр профессор, доктор И Синтэг сонгогдов.
Олон улсын Улаанбаатар их сургууль нь олон улсын түвшний боловсрол эзэмшүүлэхээс гадна Монголын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, үнэнч шударга, хүний эрхийг дээдэлдэг, итгэл, найдвар, хайрыг эрхэмлдэг, мэрэгжлийн хувьд хөрвөх чадвартай хүнийг бэлтгэхэд оршин. Итгэл, хайр, найдвар гэх үгийг сонгосон байна. Энэ гурван үг нь одоо бидний амьдралд маш хэрэгтэй зүйл гэж бодоод тэрийг сонгосон байна. Итгэл, найдвар, хайр гурав үлдэхэд хамгийн агуу нь хайр байдаг. Өндөр төссөн шоу халыг харна. Манай үндэстэн бас юм шүү дээ. Тийм итгэл, найдвар, хайр. Хүн талаас нь төлөвшүүлэх талаар энэ сургуулиуд их анхаарсан гэж үздэг. Олон улсын Улаанбаатар их сургууль нь мэдлэгийн талбарт 30 жилийн туршид тасралтгүй ажиллахдаа Монгол Солонгос улсын боловсролын хамтын ажиллагааны гүүр болсон дараах 6 бүрэлдэхүүн сургууль салбарын 14 тэнхимд 28 мэргэжлэр бакалаврын, төгсөлтийн дараах сургуульд 14 чиглэлээр магистрийн, 2 чиглэлээр докторийн түвшний сургалтыг явуулдаг сургалт судалгааны их сургууль болоод байна. Хүмүүнлэг нийгмийн ухааны сургууль. Тус сургуульд англи хэл, солонгос хэл соёл, солонгос хэлний боловсрол, гэр бүл судлал, сэтгэл судлаач, нийгмийн ажлын тэнхимүүдийг бүрэлдэхүүндээ багтаадаг. Солонгос хэл соёлын тэнхим нь олон боловсон хүчнийг бэлтгэн гаргасан нь дэлхийн өнцөг булан бүрт амжилттай ажиллаж байна. Дэвгээ 22 дахь жилдээ бид нэр гэр бүл судлалаар, сэтгэл судлалаар бакалаврын зэрэгтэй гэр бүл судлаач, сэтгэл зүйчдийг бэлтгэх ийм одоо хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. За үүний зэрэгцээ бас магистрийн хөтөлбөрөөр гэр бүлийн магистр, гэр бүл судлаачдыг бас бэлтгэж байна. За гэр бүлээр дагнсан гэр бүлийн судлаач магиструудыг бэлтгэдэг одоо цорын ганц сургууль бол манай олон улсын Улаанбаатар их сургууль. Эдийн засгийн сургууль нь 1996 онд бизнес удирдлагын тэнхим нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол өдгөө бизнес удирдлага, эдийн засаг, аялал жуулчлалын тэнхимүүдийг бүрэлдэхүүндээ багтааж байна. Эдийн засаг бизнесийн сургууль анх бизнес удирдлагын тэнхим нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө 2010 онд эдийн засгийн тэнхим, 2019 онд аялал жуулчлалын тэнхимээр өргөжин өдгөө 7 мэрэгжлийн 9 хөтөлбөрөөр 14 багшийн бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Соёлын сургууль нь соёлын тусламж үйлчлэгээ үзүүлдэг олон улсад ажиллах бакалавр магиструудыг бэлтгэж байна. Соёлын бакалаврын хөтөлбөр, соёлын магистрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Монгол улсын хувьд тус 2 хөтөлбөрөөр магадлан итгэжлэгдсэн хамгийн анхны хувийн сургууль юм аа. Манай сургуулийн хувьд 14 удаагийн бакалаврын төгсөл, 5 удаагийн магистрийн төгсөлтийг хийхдээ нийтдээ 1200 гаруй төгсөгчдийг Монгол улсад одоо бэлтгэн гаргасан байна. Хууль зүйн сургууль нь эрх зүй, бакалавр, магистрийн хөтөлбөрөөс гадна Монгол Солонгосын эрх зүйн хүрээлэнг байгуулан суралцагчдыг чадваржуулж байна. Хууль зүйн сургууль нь эрх зүйн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байна. За энэ хугацаанд бол нэлээд олон эрх зүйч мэрэгчлэлтнийг бол төгсгөж гаргасан. Энэ төгсгөж гаргасан мэрэгчлэлтүүд маань Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж байна. Тодорхойлбол цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тийм ээ, засаг даргын тамгын газрууд ч гэдэг юм уу, ийм байгууллагуудад ажиллаж байна. Мөн шүүгч, прокурор гэсэн албан тушаалтанд бол ажиллаж байна. Инженер, дизайн, технологийн сургууль. Бүрэлдэхүүндээ дизайн, хөдөө аж ахуй, компьютер, мэдээллийн технологийн тэнхимүүдийг багтааж байна. Компьютер мэдээллийн технологийн тэнхим 1997, дизайны тэнхим 2003 онд тус байгуулагдсан. За инженер, дизайн, технологийн сургуулийн хувьд бол одоо энэ 24-25 оны хичээлийн жил бид нийтдээ одоо 8 гаруй хөтөлбөрөөр бакалаврын сургалт, 2 хөтөлбөрөөр магистрийн агшин түвшинд сургалтын үйл ажиллагаа нийт одоо 300 гаруй оюутнуудаагаар сургалтынхаа үйл ажиллагаа явуулж байгаа ийм сургууль байгаа. Нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шин судалгаа, инновацийг хөгжүүлэх, олон соёлын орчинд ажиллаж амьдрах чадвартай, ёс суртахуунтай мэрэгжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоон энэхүү түүхэн 30 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирлээ. Тэр өнгөрсөн 30 жилийн хугацааг эргээд харах юм бол бид нар 2016 оноос эхлээд үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлээд ингээд явж байна. За 2023 онд бид нар ихтэй сургуулиудын нэрмд сургалтынхаа чанараар 8 даарч ирсэн ийм амжилтыг бид нар гаргасан байна. Дэлхийд гарах
гарц сүрэтагаар Монгол оюутан залууст олон улсын төвшний боловсрол эзэмшүүлж байгаа. Олон улсын Улаанбаатар их сургууль ирээдүйн 30 жилээ дараах 3 зорилгоор тодорхойлж байна. Олон улсын Улаанбаатарын их сургууль үүсэн байгуулагдсны 30 жилийн он энэ түүхэн өдөр бид өнгөрсөн 30 жилийн амжилтанд тулгуурлан ирээдүйн 30 жилийг зорих дараагийн 3 чухал зорилгыг биелүүлэхээр зорж байна. Нэгдүгээрт ирээдүй рүү. Бид сургуулийн их сургууль байсан бол одоо судалгааны их сургууль руу шилжиж Монгол улсдаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй сургууль болохоор зорж байна. Хоёрдугаарт дэлхий рүү. Бид олон улсын төвчний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн дэлхийн нийтийн тавцанд Монгол улсыг төлөөлөх арамгай хүмүүсийг төрүүлэх болно. Гуравдугаарт дүүлэн нисэх IUU. Бид боловсролын чанарыг өндөр түвшинд баримтлан итгэл, найдвар, хайр гэсэн үндсэн зарчмаа хэрэгжүүлэн өөрийгөө бус өрөөлийг энэ тэргуунд тавьдаг хүмүүнлэг сэтгэлээр эх орон, эх дэлхийдээ гэрэлгээгээ түгээдэг шилдэг лидерүүдийг бэлтгэн гаргадаг шилдэг их сургууль болно. Бид Монгол эх орныхон хөгжилд үнэтэй хөв нэмрээ бүтээлчээр оруулах, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж чадах, судалгаа шинжилгээг зохих төвшөнд нь хийж, үр дүнг нь харуулах чадвартай нийгэмд үнцэнтэй мэрэгжилтнүүдийг бэлтгэж байна. Хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт, хамгийн үнэтэй капитал бол боловсон хүчнийг бэлдэж хүний нөөцийг хөгжүүлэх явдал байгаа юм. Төгсөгчдийн хэдэн хувь нь яг мэрэгжлийнхаа дагуу ажиллаж байна вэ гэдэг маань ерөөсөө боловсролын байгууллагыг үнэлэх гол цензур байдаг. За миний хувьд бол 2002 оны төгсөгч байгаа. Тэгээд ерөнхийдөө бол 95 оноос хойш нийтдээ 10,000 орчим төгсөгч нар байна. Үнэхээр одоо бизнесийн талбар, бас эдийн засгийн талбар, бас эрүүл мэндийн салбар, бас үнэхээр хоёр улсыг холбох олон салбаруудад бас амжилттай явж байгаа. Доктор Өцөлжээ компани маркетингийн захирлаар ажиллаж байсан. За тэгээд 2017 онд болохоор гоо сайхны салбарт яг эхэлж ороод тэгээд энэ Сицука гэдэг брендийг үүсгэн байгуулад за тэгээд ажиллаж байгаа. Энэ Сицука брендийг Вьетнам улсын 100 сая хүнтэй зах зээл дээр бас тушуулах тийм бас нэг юм том зорилго тавьсан ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ сургуулийг бол төгссөн хүмүүсийн нэг онцлог нь бүр ерөөсөө зөв хандлагатай хүмүүс болж төлөвлөсөн. Тийм ч учраас Солонгос улсад манай төгсөгчид очоод совилгчийн лицензийн шалгалтыг өгөөд совилгчаар ажиллах боломжтой байд юм аа. Олон улсын Улаанбаатарын их сургуулийг төгссөн олон төгсөгчид нэг зөв сэтгэлээр улс орныхоо төлөө ажилдаг боловсон хүчин байгаасаа гэж би хүсэж байна. Сургуулийн өнөөдрийг хүртэх амжилт нь үе үеийн чадварлаг удирдагчдын хүч юм. Өнгөрсөн хугацаанд 2002 онд Юн Сунжэ, 2010 онд Чой Ги Хо, 2014 онд Уу Дог Ю, 2017 онд Нам Ги Yon, 2019 онд Чой Ги Хо гэсэн эдгээр эрхмүүд удирдах зөвлөлийн шийдвэрээр ерөнхий захирлын албан тушаал томилогдсон амжилттай ажилласан ба 2022 оноос одоо хүртэл Кан Ю Ёл захирал амжилттай ажиллаж байна. Олон улсын Улаанбаатар их сургууль нь өнөөдрийг хүртэх энэ хугацаанд олон өөрчлөлт, шинжилэлт, бүтээн байгуулалтыг хийжээ. Хичээлийн 1-р байрыг 2002 онд, хичээлийн 2-р байрыг 2003 онд, 3-р шинэ байрыг 2015 онд, мөн оюутны дотуур байрыг 2008 оны 10-р сард ашиглалтанд оруулав. Байрны давуу тал гэх юм бол сургуультайгаа бас амар ойрхон болохоор ер нь бол ингээд аюу амар байдаг. Тэгээд яг сургуультаа хэлсэж ороход ч гэсэндээ 1-р курсынхныгаа хамгийн эхэлж авдаг байхгүй юу? Тэр нь ер нь надад аюу их таалагдчихсан. Тэгээ манай аав ээж хүртэл ингээд сургууль цулахтаа санаа зовох зүйлгүй. Тэгэд ингэж байдаг нь аюу таалагддаг. Бэнийг давхартаа пиццээ өрөөтэй. Тэгээд бас теннис тоглох өрөө номын сан хичээлийг танхимхан гэдэг амар хөөрхөн юмнууд байдаг. Тэнгуутаа тавтаа хагасан бүтэн сайн хүүхдүүд одоо оюутнуудтэйгээ зааланд спорт зааланд 2 цаг ч юм уу тоглолдог. Тэр нь амар зэрэг гоёлог. Сайгүй нөхөрсөл байх ингээд тийм боломжийг ингэж бас бүрдүүлж өгч юм гэж.
сургуулийн 30 жилийн түүх бахархам үйл явдлуудаар дүүрэн байсан бөгөөд тэр дундаас онцлог бол 2006 оны 5 дугаар сард бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Нөө Мю Хён тэргүүн хотогта Квон Ян Сук Монгол улсад ажиллах үеэрээ Улаанбаатар дээд сургуулийн оюутнуудтай тусгайлан уулзалт хийж байсан нь нэр төрийн хэрэг байсан юм. Стратегийн түншлэл бүхий бүгд найрамдах Солонгос улстай Монгол улс боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гүүр болж буй байгууллага бол манай сургууль юм. Манай сургууль дээр Сэжүн хагдаа Солонгос хэлний сургалтын төв, Солонгос судлалын хүрээлэн ажиллахаас гадна бид бүгд найрамдах Солонгос улсын 80 гаруй их дэд сургуультай олон талын хамтын ажиллагаатай ажиллаж байна. Олон улсын Улаанбаатар их сургуулийн судалгаа, эрдэм шинжилгээний судалгааны төвүүдийг хоёр улсын эрдэмтэн, доктор, профессорууд амжилттай удирдан явуулж байна. Солонгос судлалын төв, Чингис хаан судлалын хүрээлэн, бизнес судалгааны төв, гэр бүлийн зөвлөгөө, боловсролын онол арга зүйн төв, хөдөө аж ахуйн сургалт судалгааны төв, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх төв, Монгол Солонгос эрх зүйн хүрээлэн, эсхийн урлагийн сургалтын төвүүд доктортой сургалт судалгаагаа явуулж байна. Энэ хүрээндээ тэр Чингис хаан судлалын хүрээлэн болвол Монголын нууц товчоо хэмээх бас томоохон хэмжээний бүтээлийг олон нийтэд одоо танилцуулсан. За Солонгос судлалын хүрээлэн маань бүгд найрамдах Солонгос улсын боловсролын амны олон улсын хөрөнгө оруулалтыг авч ажиллаж байгаа нь эдгээр үр дүнг бол бас харуулж байна гэж үзэж байна. Манай Солонгос судлалын төв 2003 онд Самён их сургуулийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Монголд Солонгос судлалын суурийг тавьж, боловсон хүчин бэлтгэж Солонгос судлалын хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан. Манай судлалын төв Солонгос Монгол хоёр улсын хооронд соёлын болон эрдэм шинжилгээний солилцоог хийж ирсэн. Сайн сургуулийг тодорхойлдог зүйл бол сайн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлдэг сайн багш, сайн боловсон хүчин. Харин тэдгээр боловсон хүчнийг сургууль өөрийн бодлого, үзэл санаа, алсын хараа, эрхэм зорилгодоо нэгтгэж, ажлын байран дээр нь хөгжүүлж, сургуулийнхаа соёл, хамт олонны уур амьсгалаар дамжуулан гаргаж ирж, өсгөн хөгжүүлдэг. Манай тэнхэм бол өдий хүртэл доктор сурчлалтай одоо нэг хамт олон болж хөгжин дэвжиж өдгөө яг нэг гэр бүл шиг ажиллаж амьдарч ирсэн байна. Манай сургуулийн хувьд Монгол Солонгосын мэрэгчлэтнүүд хамтран ажилладаг учраас Монгол орны Солонгос орны соёлын онцлогийг шингээсэн сургуулийн өрмөц соёлтой гэж би боддог. Тийм ч учраас манай ажилтан мэрэгчлэтнүүд маань хоорондоо маш эвтэй, найртай, маш сайн хамтарч ажилладаг, бие биенээ урамшуулдаг, бие биенийхээ ажлыг маш сайн нөхөж хийдэг. Удирдлагууд маань ч гэсэн биднийг маш сайн дэмжиж урамшуулдаг учраас олон залуучууд сургуультай доктор суршилтай ажиллах үндэс суурь гол шалтгаан юм уу гэж боддог. Дэлхийн зах зээлд өрсөлдөх үйц боловсон хүчний нөөцтэй байгаа нь тухайн сургуулийн чадал чансааг илэрхийлнэ. Америкийн нэгдсэн улсын Мичиганы их сургууль, Канадын Симфон сургууль, Солонгосын Ёнсэ их сургууль болон Таиландын Чанмай их сургуульд суралцаж дүүргэсэн доктор профессорууд зочин профессороор ажиллаж үйл ажиллагаа явуулдагаараа онцлог юм аа. Сургуулийн стандарт шаардлагыг хангасан сайхан орчин, суралцах үүргээ амжилттай ухамсарлаж, сурч болох сэтгэл зүйн таатай нөхцөлтэй багш оюутнууд. Эдгээр хүчин зүйлд нэг бүрчлэн анхаарч ирснээр олон улсын Улаанбаатар их сургууль өнөөдөр орчин үеийн гэсэн нэр төрөө баталгаажуулж 4 удаа магадлан итгэмжлэгдэв. Олон улсын Улаанбаатар их сургууль нь өнгөрсөн 2024 онд байгууллагын магадлалын итгэмжлэгийг хийлгэж 4 дахь удаага 10 жилээр магадлалын итгэмжлэгдсэн амжилтаар 30 жилийн ойтойгоо зоолгож байна. Бид хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн 50%-ийг, бакалаврын сургалтын хөтөлбөрийн 68%-ийг боловсролын магадлалын итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр амжилттай магадлалын итгэмжлүүлсэн бөгөөд цаашид энэхүү үйл ажиллагааг илүү өргөжүүлэн олон улсын магадлалын итгэмжлэлийг хийлгэхээр идэвхтэй ажиллаж байна. Үүн дотроо бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдийг Америкийн нэгдсэн улсад төвтэй ACBS байгууллагаар магадлан итгэмжлүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Дотоодын ихтэй сургуулиудын өрсөлдөөн дунд сургалтын арга барил хэрэгжүүлж буй 2 дээр нэмэх 2 хөтөлбөр 6 сараас 1 жилийн хугацаатай оюутан солилцооны хөтөлбөрүүд гадаад дотоодын тэтгэлэгт манай сургуулийн оюутан төгсөгчид амжилттай хамрагдан суралцж байна. Сургалтынхаа хөтөлбөрт бүх мэргэжлийн оюутнууд англи хэл болон солонгос хэлийг сурахаар ингээд тусгасан байдаг. Олон улсын Улаанбаатарын их сургууль 30 жилийн турш 1000 гаруй оюутныг гадаадд сургасан. Ялангуяа бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс,
Орос зэрэг дэлхийн 120 гаруй их сургуультай хамтын ажиллагаатай болж чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хүчээд ажилласан. Манай сургуулийн бахархал гэж хэлж болох 2 дээр нэмдэг нь 2 хөтөлбөр маш олон тэтгэлэг Америкийн нэгдсэн улс, бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улсын сургуулиудтай хамтын ажиллагаатай учраа оюутнууд дэлхийн өнцөг булан бүрт очиж ажиллах, харилцаа тогтоох, тухайн улсын соёлтой танилцах боломжтой. Би тамийн багш Гимжсэн багш хоёроос тодорхойлт аваад Ши Цзиньпиний тэтгэлэгт ингээд тэнцэжсэн. Тэгэхээр манай сургууль аюу гой ээлтэй бас амар нэр хүндтэй. Одоо би ихэд 3 жил 100% тэтгэлэгтээ өнгөрөөж сууж байгаа. За маань сургуульч ерөөхдөө бол бакалаврын 2 дээр нэмэх нь 2, 6 дээр нэмэх нь 6, тэгээ магистрийн 1 дээр нэмэх нь 1 гэсэн юм бол хөтөлбөрүүдийг ер нь бол төлгөө хэрэгжүүлдэг. Тэрүүгээр нь бас сургуулиас харьцангуй давуу. Солонгос улсын диплом болон Монгол улсын дипломтой болохоор ерөнхийдөө бол ямар ч ажлын байр юм бол нааштай хүлээж авах. За 3000 гаруй хүүхэд нь бол Солонгос улсад бас үргэлжлүүлэн сурч ажиллаж байна. Манай энэ эдийн засгийн сургуулийн гол барьсан зорилго юу вэ гэхээр зэрэг багшлах боловсон хүчнийг төгсгчдөөсөө бэлдээгээд тэгээ бид нэр Солонгос руу ерөөсөө одоо шилдэг төгсгч нартайгаа ярилцж байгаа, зөвлөж байгаа сургуулийн зардлаар хэд хэдэн хүнийг бол Солонгост магистр хамгаалуулсан. Өндөр мэрэгжил, ур чадвар, хариуцлага, ёс зүйтэй хүн төлөвшүүлэхийн тулд техникийн сургуультаас гадна бие бэлдрийн талаас хөгжүүлж, оюутнуудын гой зүйн болоод урлагийн төлөвшлийг хүмүүжүүлж, олон талт хөтөлбөр, арга хэмжээг тогтмол явуулж, хувийн хөгжлийн тал дээр олон арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. За техникийн сургуультаас гадна оюутны хөгжлийн төлөө олон талаас үйл ажиллагаа явж байна. Үүнд UB хамттайгээд спортын тэнцэн урдаан, хангар их наадам, урган их наадам, Хүүхний хөгжлийн сургуульд олон төрлийн дугуйлын хичээлүүд явж байна. Энэ үйл ажиллагаа дамжуулаад хүүхний хөгжлийн олон чадварыг эзэмшиж байна. За манай оноонууд баг маань 2001 онд анх удаа Монголын оюутны улсын аврагч шалгуурлах тэмцээнд оролцож 3 дугаар байранд орж хүрэл медаль авсан. Эндээсээ үндэслээд манайх юм шинжээ захирлын зөвшөөрлөөр бид бага бүрдүүлж 2009 онд анхныхаа том амжилтанд хүрсэн. Тэр нь Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн аварга болсон. Энэ хугацаанд оюутны улсын аврагч шалгуурлах тэмцээнд 3 удаа, Монголын оюутны их наадамд 3 удаа, Монголын оюутны универсиад наадамд 3 удаа дараалан төрүүлж байсан. Өнөөдрийн байдлаар олон улсын Улаанбаатар их сургуульд суралцагч оюутнуудад шинжлэх ухааны гавьяат багш нар, доктор, профессорууд эрдэнийн мэдлэгээ түгээн ажиллаж байна. Сургуулийн нийт багшлах бүрэлдэхүүний 7-8 багш нь дандаа одоо өөрийн манд төгсөгч. Тэгээд тэд нар маань хамгийн бахархалтай зүйл нь юу вэ гэхээр бүгдээрээ доктор хамгаалсан. Улаанбаатар их сургуульд багшилж байхдаа төрсэн 40 доктор байна. За дээр нь 3 гавьяат багш, 1 шинжлэх ухааны гавьяат төрсэн. За мөн энэ 30 жилийн хугацаанд 2 шинжлэх ухааны доктор төрсэн ийм сайхан багтан амжилт байна бид. Сүүлийн бидний амжилтаа явуулж байгаа нэг сургууль бол багшлах хэргийн сургуультай. Энэ сургуультанд бид нэр мэргэжлийн өндөр мэдлэг боловсралтай туршлагасан ийм шилдэг сэхэднүүдийг инээндээ илсүүлж багшуулгаж байгаа баяртай байгаа. Сургалтыг хөдөлж яваа эзэн нь эрдэмтэн багш нар. Тиймээс сургалтын хөтөлбөрийг сургалтын явц тунд хэрхэн амьдруулах, сургалтын хөтөлбөрийг системтэйгээр боловсруулах, хянах, шинжлэх, мэдлэг арга зүйд эрдэмтэн багш, доктор, профессоруудын эрдэм шинжилгээ чухал үүрэгтэй билээ. Сулгаан суурилсан жижиг их сургууль болохоор ирээдүйн зорилгоо тодорхойлон ажиллаж байна. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд сүүлийн үед сургуулийн эдэмтлэг судалгааны ажил, за багшийн хөгжлийг дэмжих зорилгоор түүнд оруулсан хөрөнгө оруулалтыг бол огцом хэмжээгээр нэмэгдүүлэн ажиллаж байна. За үүний үр дүнд сүүлийн жилүүдэд их сургуулийн эрдэмтэн багш судлаачид маань олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх үз эдэмчлэгээний бүтээлийг олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд хэвлүүлэхдээ огцом бас нэмэгдэж ажиллаж байгаа. Түүний үр дүн бас тодорхойлж байна. 1996 оны 5 сард анхны багш нарын эрдэм шинжилгээний хурлаа хийж исэн бол 1997 оны
7 сард Солонгос судлалын олон улсын семинар хийснээр олон улсын хэмжээнд эрдэм шинжилгээний ажлаа таниулж эхэлсэн. За ингээд 1997 оны 6 сард бүгд найрамдах Солонгос улсын Кенгу их сургууль болон Санжуу их сургуультай олон улсын хамтын эрдэм шинжилгээний ажлыг хамтын гэрээ байгуулснаар манай олон улсын хэмжээний эрдэм судлалын ажил эхэлсэн. Эдүгээ манай сургууль 116 ихтэй сургууль эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагаатай ажиллаж байна. Бид өндөр мэрэгжил, ур чадвар, хариуцлага, ёс зүйтэй хүн төлөвшүүлэн. Манай сургууль Монгол улс болон Төв Азийн бүс нутгаас дэлхийн тавцанд гарах ирээдүйн удирдагчдыг бэлтгэх эрхэм зорилготой. Иймээс эх 30 жилд ч мөн адил урдцтай өөрчлөгдөж буй даяаршилд бид өөрсдийн үнэт зүйлсийг баримтлан итгэл, найдвар, хайр хэмээх сургуулийнхаа үзэл санааг тууштай заан сургаж ирээдүйн удирдагчдыг чин сэтгэл зүтгэлээ зориулан бэлтгэх болно. Итгэл гэдэг нь харагдахгүй зүйлд итгэх баталгаа бөгөөд найдвар бол альва зүйлийг мөрөөдөж түүнийгээ биелүүлэхийн тулд хичээх оролдлого. Харин хайр бол бүгдийг хайрлаж чадах энерги юм. Өндөрт ниссэн шувуу холыг хардаг хэмээх үг манай сургуулийн төв байрны үүдэнд бичигдсэн байдаг. Яг үүнтэй адил олон улсын Улаанбаатарын их сургуулийн оюутнууд маань өндөрт нисч холыг харан ирээдүйдээ бэлдэж Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж дэлхийн ертөнцийг өөрчилж чадах мандайлагчд болон төлөвшнө гэж би итгэж байна. Баярлалаа. Бид оюутан бүрийг хариуцлага тайсургаж, насан туршийн суралцагчаар хүмүүжүүлж, хязгааргүй хөгжихийн тулд чиглүүлдэг. Олон улсын түвшний боловсрол эзэмшүүлж, Монголын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, үнэнч шудрах, хүний эрхийг дээдэлдэг, итгэл, найдвар, хайрыг эрхэмлдэг, мэргэжлийн хувьд хөрвөх чадвартай хүнийг бид бэлтгэн. Сургуулийн эдис басан нийт төгсөгчдөө, нийт ажилтны албан хаагчид, бидний төв, бидний бахархал, эрдмийн оргилд хүрсэн 30 жилийн түүхэн замнал 30 жилийн баярын мэндийг санхүү гэлцээс хүргэж байна. Олон улсын Улаанбаатар их сургуулийн төгсөлтийн дарга сургуулийг төгссөн магистр докторуудаа хамт олондоо амжилт бүтээлийн дээлийг хүсэн өрөөе. 국제 울란바토르대학교 개교 30주년을 축하합니다. 30 жилийн түүхийг хамтдаа бүтээлсэн та бүхэндээ 축하합니다. 기찬이 땡키밍 хамт олноос 30 жилийн ойн баярын имэнт хүргэе. Эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Happy 30th anniversary. Congratulations IUU. эрдэмтэн багш судлаач төгсөгч оюутнууд та бүхэндээ эрдмийн хүүсн амжилт хүсье. 30주년을 축하합니다. Хайрт гэр бүл болон найз нөхөдөөч мөн адил талархлаа илэрхийлье. Оюутны яадны зүгээс 30 жилийн баярын мэнд хүргэе. Амжилт бүтээл дүүрэн IUU 30 жил сургуулийнхаа нийт төгсөгчдөө баярын мэнд хүргэе. Хөлзөн сургуулиас их сургуулийнхаа хамт олон баярын мэнд дэвшүүлье. 넥스트 30년은 국제 울란바토르 대학교가 세계로 나아갈 것입니다. 사랑합니다. Хийн дата сэтгэж улс орноо хөгжүүлэх уриатай Солонгос сургуулийн хамт олноос баярын мэндчилгээ дэвшүүлж байна. баярын мэнд хүргэе. 국제 울란바토르 대학교 개교 30주년을 맞이하여 다시 한번 모든 분들에게 진심으로 감사드립니다. IUU 하이테슈. 여러분 함께 앞으로의 30년 더 많은 시간을 함께 해주시길 바랍니다. Congratulations IUU on celebrating your 30-year anniversary. эрдмийн уурхаан хамт олондоо баярын мэндийг хүргэж гэрэл тэрээдэг түүчэлэг их үйлсэн ариун байхын өрөөдийг дэвшүүлье. Олон улсын Улаанбаатарын их сургууль 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та бүхэнд олон улсын Улаанбаатар их сургуулийн 30 жилийн ойн мэнд дэвшүүлье.